Сайн мэцхан өрхөм найзуудаа хөтлөгч Ламаа байна. Дэлхийн төв 7 хоногийн онцлог мэдээ нэвтрүүлэг эхэлж байна. Өдөр бүр бид хөрш зэрэгэлдээ Бурайд, Ирхүү, Чита, Якут, Халимаг, Хятад бүс нутгуудад болж өнгөрсөн мэдээг хүргэдэг үлээ. Харин 7 хоногийн төгсгөлд бид шилдэг сурвалжлагуудаа түүрлэн танилцуулдаг. Ингээд энэ 7 хоногийн онцлог мэдээлэлтэй танилцъя. Тал нутгийн салхи, өвгдийн дуудлага, сэтгэлийн хүч, Улаануд хотод сур харбаа наадам эд өрнөж байна. Бурайдууд зөвхөн спортын ур чадвараа биш, уламжлалаа нандинан хадгалах сэтгэлээч харууллаа. Хүч чадал хүндэтгэлийн наадам хэрхэн болж буйг дараах сурвалжлагаас хүлээн авч үзье. Сур харбааны далбаа мандсан нь Улаануд хотын дүүргүүдийн үндэсний наадмууд оргилдоо хүрснийг илтгэж байна. Энэ наадам бол бидний хувьд ч ирээдүйн хойч үеийн маань хувьд ч чухал юм аа. Ийм арга хэмжээ зохион байгуулснаар бид уламжлалт, соёлын болон спортын үн зүйлсийг түгээж хүүхэд залуустай эх орноо хайрлах сэтгэлийг төлөвшүүлж байгаа юм. Наших детях, подрастающих прежде всего, любовь к своей родине. 1924 оны 8 дугаар сарын 2-нд анхны сур харбаан зохион байгуулагдсан бөгөөд тэр цагаас хойш олон зүйл өөрчлөгдсөн ч уламжлалаа хайрлах сэтгэл хэвээрээ. Сур харбааны хамгийн гол бэлэг тэмдэг бол нум сум. Мэрэгчүүд аль хэдийн игнээгээ барьжээ. Ном сум харвдаг эрчүүд эмэгтэйчүүдийг хүчрхэг энерги, сэтгэлийн тэнхээтэй гэж ярьдаг. Тэд бол жинхэнэ тамирчид. Энэ бол өвөг дээдсийн дуудлага, цусан турсах уламжлал юм. Тамирчид маань жинхэнэ баатрууд юм аа. Тэдний нэг болох Олег Харитонов гантел өргөх тэмцээнд 98 удаа өргөж гайхалтай амжилт үзүүллээ. 100 өрчхөл бүрч илүү ихийг хийж чадах юм шиг санагдавч стандартын хязгаарлалт байгаа болохоор зогслоо. Халуун салхи хүлээж байсан ч хамаг чадлаа гаргаж үр дүн үзүүлж чадлаа. Хүч авахалч самбаагаар Бурайд тамирчид хоорондоо ч өрсөлдөө ихтэй байдаг. Шавнарч аваргууд ч дивжэн дээр гарч ирлээ. Дивжээ сайхан байна уу? Уур амьсгалт сэрүүхэн сэргээг байлаа. Өрсөлдөгч нар ч хангалттай өвчтэй юм аа. Советын дүүргийн сур харбаа үнэхээр сайхан болж байна. Би өөрөө ч сэтгэл хангалуун байлаа. Мастер-класс, флешмоб өөр олон зүйлээр дүүрэн энэ бол Советын дүүргийн сур харбаа. Харин тамирчид маань бүгд найрамдах наадмын шигшээ тэмцээний эндрийг зорилоо. Тэд оффист биш гараараа ажиллахыг илүүд үздэг. Улаануд хотод барилгын мэргэжилтнүүдийн тэмцээн болж өнгөрлөө. Яагаад Бурайдын залуус улам бүр ийм мэргэжилт татагдаж байна вэ? Дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авна уу? Хэмжээг нь нарийн хэмжнэ, найдвартай гагнана. Аюулгүй байдлыг чанд мөрдөн ингэж л цахилгаан гагнуурчид шилдэг мастер тэмцээний даалгаврыг биелүүлж байна. Тэд балконы хашлах хийж гүйцэтгэх ёстой юм аа. Игор Александр хоёрын хамтарсан ажлын туршлага нийлээд 10 жил хүрчээ. Тэд ажилдаа хайртай гэлээ. Та ямар учраас мэрэгжилдээ хайртай вэ? Мэдгүй юм аа, таалагддаг штэ. Яг юу нь? Оффист суултаа штэ. Тэгж явахаар эргэн шиг гараараа юмсэн дээрээ. Би ч мөн адил. Ажил мэрэгжил бол ажил шүү дээ. Хүн болгон гарын уртаа биш. Тэмцээн барилгын талбай дээр явагдаж байна. Гагнуурчдын адил мужаанууд ч өрсөлдлөө. Тухайлбал 23 настай Юри энэ салбарт дөнгөж хөл тавьж байгаа ч мэргэжилдээ хэдийн хайртай болжээ. Ажлын чинь хамгийн гоё тал нь юу вэ? Байшин босгох, байгууламж барих, хийсэн ажлаа харах сайхан. Та яагаад энэ мэргэжилд орох болов? Анх хараад таалагдсан. Бас л нарийн ажил шүү дээ. Олон жил ажилланаа. Байнгын орлоготой нэн төрөнд хүмүүсийн тав тухыг бодно л доо.
Дараагийн шалгуур бол шавар будагчдын ур чадварыг шалгах шат юм а. Үнэлгээний шалгуур нь бүх мэргэжилтнүүдэд адилхан. Хурд, наривчлал, ажлын хэмжээ болон чанар. Эдгээр барилгачид хамтын хүчээр ирээдүйн оршин суугчдын тав тух найдвартай байдлыг хангаж байна. Жил ирэх тусам мэрэгжлийн түвшин нэмэгдэж байна. Манай мэрэгжлийн нэр хүнд нэмэгдэж байна. Барилгачдын тоо өсөж байгаа. Гэхдээ залуус илүүтэйгээр мужаан, захилгаанчин, шаварчин зэрэг ажил мэрэгжлийг сонирхож сонгоосоо гэж хүсэж байна. Барилгачдын ур чадварын тэмцээнийг Улаанбаатар хотын захиргааны барилгын хорооны санаачилгаар 2007 оноос зохион байгуулж иржээ. Энэ удаа 18 мэргэжилтэн ур чадвараа сорьсон байна. Сургууль алга болсон хүмүүсийг хайх бол багийн ажиллагаа. Эрхүү хотын аврагчдтай 4 хөлт хамтрагчид нэгдлээ. Тэд хүний мэдрэхүйг мэдэрч сонсохгүйг сонсож чаддаг. Эхний аврах ажиллагаанд тэд хэрхэн бэлтгэгдэж байгааг сурвалжлагаас хүлээн авна. Энэ бол Рижак, тун удахгүй аврах эрен хайх тусгай ангийн гишүүн болж сургаггүй алга болсон хүмүүсийг олоход тусалнаа. Ловонд тун их дуртай. Рижак болон түүний адил морь тусгай бэлтгэл сургалтад хамрагдаж байна. Эдгээр хүлгүүд сургаггүй алга болсон хүмүүсийг эрен хайх шин тусгай морьт бүлгийн бүрэлдэхүүнд багтжээ. Энэ шинэ ангийн сургаггүй алга болсон хүмүүсийг эрен хайх үндэсний төвийн харьяанд байгуулагдаж байгаа бөгөөд морьд нь оймод, уул толгод зэрэг бартаатай газарт ажиллах аврагчдад үнд тусламж үзүүлэх юм а. Хамгийн том хүндрэл бол морь хүн хоёрын уялдаа холбоо. Аврагч хүн морин дээрээ мордоод тэрний хөдөлгөөн бүрийг мэдэрч сурах хэрэгтэй. Учир нь тал хэрээр явах үед сургаггүй болсон хүн ухаангүй байхад эсвэл өчүүхэн ч хөдөлгөхөд тэр чимээг морь аврагчаас төрүүлж анзаарна. Морь ойлгож, ун сурахаас гадна аврагч тусгай бэлтгэлд бэлтгэлээ сайтар хангаж, морь тээвэрлэх зориултыг чиргүүлж худалдаа авах шаардлагатай. Морьдыг мөн чанга дуу чимээ харилцаа холбооны хэрэгсэл гэрэл шаржигдах хувцсанд дасгах сургалтыг явуулах хэрэгтэй. Энэ шин чиглэл манай бүс нутагт дөнгөж бүрэлдэж эхэлж байгаач олон хүн нэгдэх сонирхолтой байна. Шинээр элсэгчид аль хэдийн бэлтгэл сургалтаа эхлүүлээд байна. Одоогор манад 3-4 хүн албан ёсоор морь унах боломжтой байна. Морьд маань байршлаасаа шалтгаалж харилцан адилгүй тоотой байна. Жишээ нь Пивоварихад 2-3 морь, Бурдаковкад 2, мөн Зароль досгонд 2 морь байна. Тусгай аврагч морин бүлэгт элсэх хүсэлтэй хүн бүр үндэсний төвийн албан ёсны цахим хуудасаар дамжуулан хүсэл гаргах боломжтой юм. Чита хотод одоо явагдаж байгаа хамгийн чухал кино арга хэмжээ бол олон улсын кино наадам юм. Зочдын дунд алдартай жүжигчид, найруулагчид хүрэлцэн ирсэн байна. Зөвлөлтийн домогт уран бүтээлчид болон Холливуудын одод ч улаан хивсээр алхлаа. Бидэнтэй хамт наадмаар зочилцгоё. 6 дугаар сар гэхэд нэлээд сэрүүн байна. Кино наадам эхлэхэд 30 минут үлдсэн хэдий ч Читагийн олон оршин суугч, цугларч судлаа эзэлжээ. Сайн байна уу? Та яагаад энд ирэх болов? Жүжигчдийг хармаар байна. Анх удаа ирж байгаа юм бишээ. Энэ наадмыг дөрөвдөхөө үзэж байна уу да? Тун сонирхолтой үйл ажиллагаа. Дандаа дэлгэцээр харж байдаг хүмүүсээ бодитоор харах нь сайхан боломж шүү дээ. Хэнийг хүлээж байна? Гоша Куценког гол нь тэр хүн. Мэдээж хэрэг нутгийн алдарсан Александр Михайловыг хүлээж байна. Бид 2 багийн би дөрүүдийг сайн мэднэ. Мэдээж хэрэг хайр сэтгэл ба тагтаа бол төгс бүтээл. Тэгвэл кино наадмын ерөнхийлөгч нутаг нэгт уран бүтээлч Александр Михайлов, эхнэр Оксана, охин Мирославагийн хамт цэцэгт хуучсан улаан хивсэн дээр хамгийн түрүүнд алхлаа. Түүнчлэн өвөр байгалийн хязгаарын захирагч Александр Осипов Гергий Валентинагийн хамтаар ирсэн байна. Хүнд нөхцөлд ор төмрийн эрсдэл өндөр цагт иймэрхүү олон улсын томоохон арга хэмжээгүйгээр бүс нутгаа төсөөлөхийн аргагүй болжээ. Энэ бол бидний амьдрал, харилцаа, өөрчлөлтийн тухай эргүүлж бидээ туслах цаг үе. Бидний уламжлал, соёл энэ бүхний тулгуур байсан ирсэн. Кино наадмын хөтөлбөрийг нутагт нэгт Виктор Михайлович Шкулев оновчтой бүрдүүлсэн. Өөрийгөө эргэн харах,
жинхэнэ нэгэн зорилготой эв нэгдэлтэй байх харилцаанд туслах сэтгэлгээрөө биднийг чиглүүлж өгч байна. Өнөө цагт энэ үнэхээр хэрэгтэй юм. Наадмын улаан хивсний урсгал тасарсангүй. Зарим зочин өөр байгалийн хязгаарт хэдийнэ олонтаа ирсэн хүмүүс байна. Тэдний дунд нэрт найруулагч зохиолч Владимир Хотиненко байгаа бөгөөд энэ жилийн шүүгчдийн багийг тэр ахлана. Түүнтэй зэрэгцэн Анора хэмээх Оскарт нэр дэвшсэн кинонд тоглосон Дарья Икамасова орж ирлээ. Жүжигчнийг энэтхэгийн найруулагч жүжигчин Пушпендра Синх дагалджээ. Урлагийнхан тайзан дээрээс сэтгэгдэл уран бүтээлийн төлөвлөгөөгөө хуваалцсан бөгөөд тэдний олонхын хувьд Чита хот сэтгэлд нь дотно гэлээ. Та нарыг байлдан дагуулгах хэрэггүй гэж бодож байна. Бид хамтдаа энэ наадмаас таашаал авнаа. Маргааш мөн адил өнөөдөр нэг дуудуулж хөөрцгөн Юлия Пак 2 дахь голосын финалд шалгарсан жүжигчин маань энд байна. Тэр Дорн Сибирээс гаралтай харин ээж нь Читагийнх нь. Өнөөдөр ээжийнхаа төрсөн байшинг харсан гинлээ. Зохиолч жүжигчин Анна Ардова энэ кино наадмын хувцаа урьдчилан бэлдсэн бөгөөд багуул цэцгэн хийтэй даашин золно гэдэг тэмч амар ажил биш байж. Хэдий завгүй хуваарьтайч энэ арга хэмжээнд эрэхтэй үргэлж баяртай байдаг. Урд нь 2 жилийн өмнө ирж байсан. Тэр үед Вертинскийн дууг голдуу дуулсан. Энэ удаа Цветаева Мандельштамын шүлэгт зориулсан дууг дуулна. Вестринский уулын баяжуулах үйлдвэр өөр байгалийн хязгаарын олон улсын кино наадмын ерөнхий түнш хэвээрээ үлдэж, олонний хайртай уран бүтээлчидтэй уулзах уулзалтуудыг зохион байгуулдаг. Харамсалтай нь бороотой үйлэрхэг цаг агаарын улмаас уран бүтээлчид Газимурский үйлдвэрлэл нисч чадаагүй тул Читад үн төлбөргүй тоглолт зохион байгууллаа. Энэ жил Быстра өвгөр зогсохгүй Галенина тосгоны сүмийн тухай богино хэмжээний кино хийж, өнөөрөө богино киноны үдшийн шувтаргаж шалгарсан бүтээлүүдийн хамт танилцуулна. Быстрагийн хувьд ийм төсөлд оролцох нь зүгээр нэг нийгмийн хариуцлага бус, харин ч манай бус нутгийн хөгжилд оруулж буй бодит хөрөнгө оруулалт юм. Урлаг нийгмийн хөгжлийг үнэхээр урагшлуулдаг. Энэ бол зүгээр кино үзэх биш, дэлхийн хэмжээний 4 киноны нээлт болох гэж ойлгосон. Энэ бол харилцаа, туршлага, санаа бодлоо солилцох талбар. Өөр байгалийн хязгаарын нэрийн хуудас болсон энэхүү кино наадам бүс нутгийн кино үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, олон улсын харилцааг бэхжүүлэх хөшүүрэг болсоор байна. 2025 онд анх удаа энэхүү наадмын хүрээнд rebate буюу кино зураг авалтын зардлын тодорхой хувийг буцаан олгох тухай санаачлага хөндөгдсөн байна. Орос даяар rebate маш амжилттай хэрэгжиж байна. Манай хязгаартай харамсалтай нь одоогоор туршлагагүй байна. Гэхдээ бид ийм санаачлага гаргасан. Цаашид бидэнд кино хийх зорилгоор жуулчид ирнэ. Бид хятад улстайч хамтран ажиллах бүрэн боломжтой. Манай нутаг газар зүйн хувьд онцлогтой. Нар ургах цаг урт, газар нутгийн байгаль, орчин нь маш олон төрөл шүү дээ. Нээлтийн ёслол хараа булаасан видео бичлэгээр эхэлж тайз бүхэлдээ дэлгэц болж хувирлаа. Эхний мэдчилгээ, эхний тоглолт, нэр дэвшигчдийн танилцуулгаар кино наадмын үд нээгдлээ. Шүүгчдийг хүлээж буй их ажил, үзэгчдийг хүлээж буй шинэ нээлт, урлагийн авгаа аялал эхэллээ. Өөр байгалийн хязгаарын 12 дахь удаагийн олон улсын кино наадам албан ёсоор инхүү нээлттэй хийлээ. Москва хот балетын шинэ бүтээлийг угтан авч байна. Энэ бол Якутийн гялалтсан чулуу. Энэ бүтээл театрын шинэ улирлын жинхэнэ гайхамшиг болж чадлаа. Үзэгчид сонгодог балет, үндэсний уламжлал болон орчин үеийн урлаг хэрхэн нэгэн тайзан дээр хосолдгийг толдсон юм. Тэд яаж алтан баг шагналын 7 төрөлд нэр дэвшив? Хамтдаа сонирхъя. Москва хот дахь гялалтсан чулуу балетын нээлтийн үзүүлбэр эхлэхэд ердөө хагас цаг үлдлээ. Уран бүтээлчид халаалтаа хийж хөгжимчид аль хэдийн байр эзэлжээ. Удахгүй хөшиг нэгднэ. Балетыг Оросын зэвсэг түвшний театрын төв тайзад тоглож байна. Энэ бол нийслэлийн төдийгүй улсын хамгийн шилдэг театруудын нэг юм. Гайхамшигт түүхэн барилга. Харин энэ тайз нь Европтой хамгийн том тооцогддог. Уран бүтээлчдүүд энэ бол жинхэнэ сорилт. Хүндрэл байсан. Балетын шалыг нь тусгаалan түрээсэлж авч байсан. Зарим чимэглэлийг өөрчилж гойсон. Жүжигчдтэй зориулан тайзыг багасгасан ч томцсон хэвээр байна. 2 өдрийн турш бэлдэж тайзтайгаа танилцлаа.
Гэвч тайзан дээр сандарсан шинж огт ажиглагдсангүй. Түнчлэн танхимд улсын хамгийн нэр хүндтэй Алтан баг театрын шагналын шүүгчид сууж байлаа. Үйл явдал үзэгчдийг шууд л автуулж орхино. Сонгодог балет, орчин үеийн бүжиг, нарийн уран тай засал, дуурийн сүр жавхлант төгсгөл бүгд нэгэн цогц болж 1500 үзэгчийг ховстон уусгажээ. Гайхалтай сэтгэл төрүүллээ. Уламжлалт болон симфони хөгжмийн хослол үнэхээр сайхан байлаа. Балетын бүрэлдэхүүн их таалагдсан. Эмэгтэйчүүд нь тун уян, эрэгтэй бүжигчид хүчрхэг юм. Үнэхээр дээд түвшнийх юм аа. Гайхалтай бүжигчд байна. Сонголт сайтай, мундаг техниктэй гайхалтай хуршиж байна. Энд ирсэндээ туйлын их баяртай байна. Очир эрдэнд үүссэн тухай, өөрөөр хэлбэл гялалцсан чулууны тухай, энэ туршилтын бүтээл мэргэжилтнүүдийн дээд үнэлгээгч хүлээн авчээ. Якутын балет Алтан багт анх удаа 7 төрөлд нэр дэвшээд байна. Бид анх 100 хэдэн номинацид нэр дэвшүүлсэн ч эцэст нь 7-д багтлаа. Шүүгчид Якутскад ирж тайзыг бичлэн үзээд номинацийн тоог нэмэхийг шаардж байсан. Якутын балет анх удаа шилдэг бүтээл номинацид нэр дэвшиж байна. Алтан баг шагналд гол дөрүүдийн гүйцэтгэл мөн тусдаа номинац хүртсэн юм а. Надад энэ бүжгийн жүжиг маш их таалагддаг. Энэ бол миний биеийн өгүүлэмж, хэл, техник, дээд зэргийн өргөлтүүд ч надад хүнд биш. Жилийн шилдэг балет цолны төлөө манай бүтээл Санкт-Петербург, Ростов, Башкортостаны бүтээлүүдтэй өрсөлдөж байна. Харин Алтан багийн ялагчдыг 6 дугаар сарын сүүлээр Казанд зарлах юм а. Одоо бүгдээрээ Хятад улсаар аялцгаая. Дэцяо хэмээх хотод үзэгчдийг татсан луу завны уралдаан боллоо. 500 гаруй жилийн түүхтэй уламжлал бөгөөд оршин суугчдын жил болгон догтлон хүлээдэг баярын нэг юм. Энэ зууны хамгийн эрч хүчтэй наадмыг хэрхэн тэмдэглэж байгааг хамтдаа үздэхэй. Жил бүр хаврын адаг сараар Хятадын өмнөд хэсгийн Дэцяо гэх жижиг хотын оршин суугчид луу завны уралдаанд оролцохоор баг бүрдүүлдэг уламжлалтай. Энэ баярын заншил үеэс үед уламжлагдсан ирсэн бөгөөд түүхэн 500 гаруй жилийн өмнөөс ихтэй юм. Усны траасанд баг бүрийн хувьд жинхэнэ сорил болдог. Завин дээрээ тогтвортой байж огцон мэргэлтүүдийг хурдтай туулна гэдэг ихээхэн ур чадвар уялдаа холбоо шаарддаг. Завны урт хэсэгт суудаг бөмбөрчин залуусын хөдөлгөөнийг нэгэн хэмнэлд оруулахад хүндэт үүргийг хүлээдэг байна. Харин завны ар хэсэг сэлүүрчин өдөрдөгч банк чигээ өөрчлөн маневр хийх шаардлагатай болдог бөгөөд урт нарийн завинд энэ нь тун амаргүй юм. Луу завны уралдаан бол Дэцяо хотын иргэн бүрийн зүрх сэтгэлд байдаг зүйл. Энэ бол бидний ДНХ-д шинжилсэн уламжлал. Манай багийн зарчим бол бид удаан сэлүүрдэж байхаар завья эвдэнэ юм. Харин Германаас ирсэн Майкл энэ жил анх удаа луу завны уралдаанд багийн шинэ гишүүний хуваар оролцох гэж байна. Манай багийнхан маш найрсаг ханддаг. Туслахыг хичээсэн. Гэвч эхэндээ би бараг л хэрэг болж чадаагүй. Учир нь урд нь би ийм төрлийн ачаал авч байгаагүй. Булчин өвдөж хөндүрлээд гараач бараг хөдөлгөж чаддаггүй. Орон нутгийн оршин суугчдын хэлснээр гадаадын иргэдийн оролцоо нь энэхүү Хятадын уламжлалт усан баярт шинэ үнэлэмж олон улсын хэмжээний өргөн цар хүрээ өгч байгаа ажээ. Гадаадд оролцогчдын нүдээр дуу хоолой сэтгэл зүрхээр дамжуулан луу завны уралдааны сүнс дэлхийд даяар түгж байна. Энэ соёлын өвийг өвлүүлэх нь ахмад үеж бай, залууж бай бид бүгдийн хамтдын хариуцлага юм. Би залуус игнэнд хамаарахгүй ч дараагийн удаа энэ уралдаанд оролцох залуучуудад урам зориг болгон уриалмаар байна. Үнэхээр сайхан уламжлал. Хүнд хэцүү зүйлсийг тулж бид хүчрэхэг болдог шүү дээ. Бид уралдаанд бүтлгүүхийг хүсээгүйч бүтлгүүтлээж бид зогсохгүй бүх чадлаараа тэмцэнэ. Дэцяогийн оршин суугчид луу завны уралдааныг спортын машины уралдаан дрифтч гэж нэрлэдэг. Энэ өдөр тэдний хувьд зүгээр нэг баяр бус, харин соёл түүхийн үнд зүйлдээ үнэнч гэдгээ батлах өөрийгөө сорих мөч юм. Нэг нь бүгдийн төлөө, бүгд нь нэгийн төлөө. Энэ бол тэдний ураа юм.
Тэнгэрт мянган гэрэл нэгэн зэрэг асаж дроны сүрэг гайхалтай дүрснүүдийг бүтээн. Хятадд шинэ мэргэжлүүд мэндэлж байна. Энэ дундаас хамгийн сонирхолтой нь дроны гэрлийн шоуны найруулагч дизайнер юм. Инженерийн нарийн тооцоолол уран бүтээлтэй хэрхэн нэгдэж байгаа вэ? Ганцхан оператор энэ агаарын бүжгийг хэрхэн удирдах байна вэ? Хамтдаа сонирхцгаая. 4,000 нисгчүй төхөөрөмж нэгэн зэрэг төгс уялдаатай ажиллаж байна. Гайхалтай нь ийм өргөн цар хүрээтэй шоуг ердөө нэг л хүн дроны бүлгийг удирдагч жолооддог. Ганц дрон удирдахад механик ажиллагааг нь ойлгох, удирдлагын төхөөрөмжөөр гараар жолоодох ур чадвар шаарддаг юм. Харин манай хүүр арга хэрэгэлдэг. Бид нислэгийг тусгай програм хангамж ашиглан төлөвлөдөг юм. Дроны нислэгийн траекторь, өндөр, хурд гээд бүх үзүүлэлтийг урьдчилан тогтоодог. Би анх туслах нислэгчээр ажилд орж байсан ч хожим нь дроны нислэгийг програмчлах хэрэгслүүдийг эзэмшсэн юм а. Бид нар долгионы хөдөлгөөн, эсвэл нар мандах үеийн толгой эргүүлэх хөдөлгөөн зэрэг эффектүүдийг бүтээхдээ бүхий л хөдөлгөөнийг маш нарийн анимашн хэлбэрээр загварчилдаг юм. Дронууд нэг нэгнийхээ ойролцоо нисэх тул аюулгүй байдлыг хангахын тулд бүх хэсгийг олон удаа тест хийдэг. Эцсийн хөтөлбөрийг ачаалсны дараа бүх дрон нэгэн зэрэг хөөрч газардах үед үнэхээр гайхалтай мэдрэмж төрдөг. Синхронно это фантастическое ощущение. Манай бизнес маш хурдтай өсөж байгаа. Ялангуяа баярын үеэр захиалга 2 дахин нэмэгддэг юм. Дроны тоо нэмэгдэж, тоглолтын тооч тэлж байна. Гэсэн ч энэ салбарт мэргэжилтэд боловсон хүчний хомсдол тун ноцтой байгаа. Бүх компаниудад шинэ авиаснууд хэрэгтэй байна. Специалистов каждой компании нужны новые таланты. Хятадын иргэний нисгийн удирдлагаас гаргасан таамаглалаар 2035 он гэхэд бага өндөрт нисэх эдийн засгийн цар хүрээ 3.5 их найд юанд хүрэх төлөвтэй. Энэ нь ойролцоогоор 482 тэрбум $. Гэсэн үг юм а. 2024 оны 8 дугаар сард болсон үндэсний хэвлэлийн хурлаар дроны операторын дутагдалд орсон талаар дурдсан ба 1 сая орчим хүн шаардлагатай болжээ. Энэ хэрэгцээг хангахын тулд улам олон ихтэйд сургууль дроны технологийн шинэ үеийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр нэвтрүүлж байна. Оюутнууд дроны нисгэгч болохын тулд системийн бүтцийг яаж ажилдаг, яаж нисдэг гэдгийг бүхэлд нь судлах ёстой юм а. Одоогор дронууд голчлон 100 цэнгэлийн салбарт ашиглагдж байгаа. Гэхдээ энэ бол эхлэл төдий юм. Хотын логистик, яаралтай тусламж, бага өндрийн тээвэр зэрэг олон салбарт ашиглах боломжтой. Дронууд 20 гаруй салбарт хэрэглэгдэж байна. Жишээлбэл ачаа тээвэр, гамшигын дараах авирах ажиллагаа гээд олон юм байна. Манай сургалтын практик хөтөлбөр бидний хөдөлмөрийн зах зээлд илүү эрэлттэй болгодог. Би хувьдаа агаарын зураг авалт дроны уралдаанд дуртай. Энэ мэргэжлийг эрэгтэй эмэгтэй хинч эзэмшиж чадна гэж би боддог. Зарим техникийн онол жаахан хэцүү байдаг ч практик хэсэг надад их таалагддаг. Манай сургуулийн ажил эрхлэлтийн түвшин 96%-аас давсан. Ихэнх төгсөгчид 5,000-аас 10,000 юаны орлоготой байдаг. Бага өндөрт нисэх эдийн засаг одоогоор эрчимтэй өсөж байна. Бид мэргэжлийн коллежийн хувьд сургалтын чанарыг байнга дэвшүүлж байгаа. Салбар илүү өндөр мэдлэгтэй, олон талын чадвартай боловсон хүчнийг шаардж байгаа тул бид сургалтын хөтөлбөрөө өргөжүүлж байгаа. Үзэсгэлэнгээс эхлүүлэн аврах ажиллагаа, ухаалаг хот хүртэл дронууд олон салбарт ашиглагдаж байна. Харин энэ салбарын хөгжил Хятадд залуу мэргэжилтнүүдэд бодит ажил мэргэжлийн боломжуудыг бий болгосоор байна. Энэ хүрээд өнөөдрийн мэдээлэл өндөрлөж байна. Ice Global сувгийг сонгож Монголд болоод хөрш орнуудын үйл явдлын талаар цаг тухайд нь мэдээлэл хүлээн авч үзээрэй. Хөтлөгч Ламаа та бүхэнтэй байлаа. Дараа 7 хоногт эргэн уулзцаая. Баяртай.